Орой мэд хүрээ үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн мегамрын дугаар хэлж байна. Мэдээллийн товчонд анхаарлаа хандуулна. Аймгийн цагдаагийн газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэг шилжин ажиллаж байна. Сумдууд улсын нөөцөөс өвс тэжээд хуваарлаж байна. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас иргэдийг маскад ойж хэрэглэхийг уриаллаа. 2 дугаар сарын 27-28-нд ихэнх нутгаар баг зэргийн цас орж цасан шуурга шуурна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Эхний мэдээ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээвэр, аймаг сум хоорондын хөдөлгөөнийг төрөх хязгаарласан, онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, зоонод өвчин судлалын төв, мэрэгжлийн хяналтын газар, авто тээврийн газар, цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс бүрдсэн албан хаагчид замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын тогтоол улсын болон аймгийн онцгой комиссиас гаргасан шийдвэрийн хүрээнд аймаг сум хоорондын хөдөлгөөнийг төрөх хугацаанд хязгаарлалтантай холбоотойгоор онцгой байдлын газар, эрүүл мэндийн газар, зоонод өвчин судлалын төв, авто тээврийн газар, мэрэгжлийн хяналтын газар, цагдаагийн газраас бүрдсэн ажлын хэсэг, улаан суманд 7, бусад сумдын 54 постон дээр хяналт тавьж ажиллаж байна. Мөн аймгийн онцгой комиссийн гишүүд шуурхай штаб байгуулан 704526-2 утсаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, уриалга, Монгол Улсын засгийн газрын тогтоол, улсын болон аймгийн онцгой комиссийн шийдвэрийн хүрээнд аймгийн застар А121-р захирамжийг үндэслэн хот хоорондын зорчигч тээвэр, аймаг сум хоорондын хөдөлгөөнийг төр хязгаарлан шинийн нэгний өглөө нар харах уунд гарахыг хязгаарласан билээ. За төр засгийн тушаал шийдвэр захирамжийг хэрэгжүүлж байгаа улсчуудаа та бүхэндээ талархлаа. Цагдаа дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин ажиллаж байна. За мөн аймгийн онцгой байдлын газар, мэрэгжлийн хяналтын газар, эрүүл мэндийн газрын албан хаагч нартай хамтран улаан сумны иргэн тойронд 7, бусад сумдын хэмжээнд 54 постуудад 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Энэ хүнд хэцүү үед мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн болон мэрэгжлийн байгууллагуудын албан хаагч гишүүд та бүхэндээ баярлалаа. За аймгийн онцгой комиссийн гишүүд шуурхай штаб байгуулна. 70452602 дугаар утсаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч аймгийн төвөөс гарах, орж ирэх зайлшгүй тохиолдолд нэгтэлж, шалгуулан зөвшөөрлийг олгож нэвтрүүлж байгаа тул иргэд та бүхэн дээрх утсаар холбогдно. Манай телевизийн сурвалжлах баг цагдаагийн албан хаагчтай хамтран өчигдөр адарганы постын үйл ажиллагаатай танилцлаа. Шинийн нэгэнд адарганы постоор 2 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бөгөөд нэг нь Уус Аззаа төрийн өмчит хувьцаатай компани тээврийн хэрэгсэл улсын чанартай автозамд хяналт тавихаар зорьсон бол ар гэрийн асуудлаар нэг тээврийн хэрэгсэл адарганы постоор хөдөлгөөнд оролцсон байна. Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал шилжинтэй холбогдуулаад баярын ёслолын үеэр хөдөлгөөний төр зогсоосон байгаа. Үүнтэй холбогдуулж энэ аймгийн урд пост буюу адарганы постод онцгой байдал цагдаа, мэрэгжлийн хяналт, автотээр, зоон зөвшөөрлөлийн төвөөс 5 албаагч үүрэг гүйцэтгэж байгаамаа. Үүрэг гүйцэтгэж байгаа үед хөдөлгөөн үлдэж байгаа тээврийн хэрэглэх юм бол Аззаа компани зөвшөөрлөлтөй энэ зам шалгадаг автомашин орж гарсан хөдөлгөөн үлдсэн байгаа. Мөн нэг ар гэрийн асуудлаар нэг тээврийн хэрэгсэл дотроо 2 хүнтэй зөрчиж гарсан байгаамаа. За бид бүхний энэ баяр ёслолын холбогдуулаад өндөржүүлсэн бэлэн байдал шилжээд ингэж үүрэг гүйцэтгэж хаад ард иргэд бид бүхнийхээ энэ хичээл зүтгэлийг үнэлж бас зарим нэг иргэд маань бид бүхнийг бас ингэж ирж шалгаж бас сэтгэл зүгээр дэмжиж байгаад бид бүхний хувьд бас маш их баяртай байна. Баяр ёслолын үеэр гадагш дотогш хөдөлгөөн үйлдэхгүй байхыг уриалж байна. За коронавирусын эсрэг хамтдаа урьдчилан сэргийлцгаая. За та бүхэндээ маш их баярлалаа. Аймгийн төвөөс орж гарах зайлшгүй шаардлагатай иргэд онцгой байдлын газар дээр байрлах, аймгийн онцгой комиссийн шуурхай штабаас зөвшөөрлийн хуудас авахаас гадна 704526-2 утсанд холбогдоод зайлшгүй тохиолдол нэгтлэн шалгуулж нэвтрэх зөвшөөрлийн хуудас авах боломжтой юм. Зайлшгүй тохиолдолд зөвшөөрлийн хуудас олохыг иргэд анхаарах нь зүйтэй юм. Дараагийн мэдээ аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдоод байна. Зуудын нэрслийн үнэлгээгээр 60 орчим хувьд нь энэ нэрсэлтэд тооцогдож, мал аж ахуйн салбарын өвлжилт хүндэрсэнтэй холбогдуулан засгийн газрын хуралдааны шийдвэрээр улсын өвс тэжээлийн нөөцөөс 300 тонн өвс, 370 тонн тэжээлийг хөнгөлөлтөө үнээр малчдад олгох шийдвэр гаргалаа.
Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссийн дарга инх төвшин онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Ариун Буянараар ахлуулсан шуурхай бүлэг 2020 оны 2 дугаар сарын 16-нд баруун түрүүн суманд ажилласан аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдоод байгаа бөгөөд зүүдийн эрсдлийн үнэлгээгээр 60 орчим хувьд нь нээх эрсдэлтэд тооцогдож мал аж ахуйн салбарын үйлчлэлд хүндэрсэнтэй холбогдуулна. Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Улсын нөөц тэжээлийн нөөцөөс 300 тонн өвс 370 тонн тэжээлийг хөнгөлөлтөө үнээр малчдад олгох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд аймгийн засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А71 дугаар захирамжийн дагуу Улсын нөөцийн салбараас өвсийг буцалтгүй тусламжаар тэжээлийг 50% хөнгөлөлтөө үнээр олгож эхлээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Уганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Чингис хаан олон улсын нисэх буудлын хөлийн нэвтрэх бүс болно. Гүний хяналтын бүс шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд шинэ коронавирустай халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтыг Чингис хаан олон улсын байгууллагын шуурхай штабтай хамтран зохион байгуулж хэд хэдэн арга хэмжээг авч ажилласан юм. Олон улсын нисэх буудлын үдэх ухтах хэсэгт хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, олон улсын болон дотоодын нислэгийн урсгалыг тусгаарлаа. Мөн зорчиж буй зорчигч халууныг хэмжих халуунтай иргэдийг зорчуулахгүй байхыг анхааруулж үүрэг чиглэл өглөө гэж онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлээс шалтгаалan гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл зорчсноос мөсөнд цөмрөх автомашинтайгаа живэх осолдох тохиолдол гарсаар байна. Онгарсаар онцгой байдлын байгууллагын албан агчид гол нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн 8 удаагийн дуудлагыг хүлээн авч ажилласан байна. Харин цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихнийх гол мөрн нуур 40-оос 140 см битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол мөрн нуурын мөсөн дээр тоглоулахгүй байж болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Өчигдөр Улсын онцгой комисс хуралдсан хуралдаанаар шинэ коронавирус талбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээ бүгд найрамдах Солонгос улсаас ирж буцаж буй зорчих урсгалын мэдээлэл хоёр орны зорчих тээврийн нислэгийг зогсоох эсэх нүүрс газрын тосны тээвэрлтийг сэргээхтэй холбогдуулан авах арга хэмжээ баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөнийг хязгаарлалтантай холбогдуулан хийж буй нэмэлт зохицуултын талаар тус тусан мэдээлэл сонсож дараах шийдвэрүүдийг гаргалаа. Бүгд найрамдах Солонгос улсад шинэ коронавирусын халдварын дэгдэлт хурдстад явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна. Эрсдлээс урьдчилан сэргийлж 15 улс бүгд найрамдах Солонгос улстай агаарын тээврийн зорчих урсгал хязгаарлаж 6 улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна. Манай улс өнөөдрөөс буюу 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг дуустгах хугацаанд бүгд найрамдах Солонгос улс руу ирэх зорчих тээврийн бүх нислэгийг төр зогсоохоор шийдвэрлэлээ. Дамжин өнгөрч байгаа Таранзат тээврийн зорчигчдыг тусгаалсан зохион байгуулалтын дагуу Инчон нисэх онгоцны буудлаас тээвэрлэл нь авчрахаар боллоо. Өмнөд Солонгосын талд дипломат шугамар саналаа тавьж харилцсан тохиролцсны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргаад байна. Дээрх хугацаанд Miat Courier, ASEAN Airlines авиакомпаниудын нийт 18 нислэг цуцлагдах бөгөөд Монголд 3628, Солонгост 1697 зорчигч зорчгоор тасалбар захиалсан байжээ. Нислэг цуцлагдж буйтай холбогдуулан зорчигчдын тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан болгохыг авиакомпаниудтай хэлэлцээрийн хүрээнд тохиролцох юм. Эсвэл зорчигчид нислэгийн хугацаагаа хойшлуулж ашиглаж болохоор зохицуулалт хийх юм байна. Мөн өдрийн хурлаар нийслэлийн засаг дарга нарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан болцшгүй эрсдлийн үед ашиглах зориултаар бүх эмнэлэг соёлын газруудын бэлэн байдлыг хангахыг Улсын онцгой комиссээс үүрэг болголоо. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь замын үд бомтод байгаагууд 2 дугаар сарын 20-ны 2 дугаар сарын 23-нд Сөүл Улаанбаатарын чиглэлийн нисэх онгоцоор 17 иргэнийг онцгой байдлын ерөнхий газрын харьяа сургалт эмнэлэгт улсын дээгүү хотоос ирсэн
2 хүүхэд 4 том хүнийг хөсөд тусгаарлан хинэж байна. Урдчилсан байдлаар эмнэлт зүйн шинжгүй халуур хоолой боох гэх мэт шинж тэмдэг илрээгүйч бүгд найрамдах Солонгос улсын халдварын дэгдэлтийн голомт болох Дэгүү хотоос ирсэн учраас хяналтанд авч шинжилгээний хариу хүлээн тусгаарлаж байна. Амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдад зориулж Улаанбаатар хотод 8 чиглэлд нийтийн тээврийн тусгай үүргийн автобус ажлын үнэмлэхийг үндэслэн үйлчлэхээр нийслэлийн онцгой комиссоос тус зохион байгуулахаар болсон байна. Бүгд найрамдах Солонгос улсад нийт 48 мянган монгол иргэн ажиллаж сурч амьдарч байгаа бөгөөд хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэд 20 цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусж байгаа бол өмнөд Солонгосын засгийн газраас хөнгөлөлт үзүүлж манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэлх хоногоор визийн сонголт үзүүлэн гэдгээ мэдгдсэн байна гэж засгийн газрын хэвлэл мэдээллийн олон нийтэд харилцах хэлтсээс мэдээллээ. 25-26-нд Төвийн аймагуудын Ихэнх нутаг, Баруун болон Говийн аймагуудын нутгийн хойд хэсгээр 27-нд Зүүн аймагуудын нутгаар цас орж, цасан шуургашуурж, хүйтрэх тул зам даваагүй хаагдж халтаргаагуулгаа ихсхийг онцгойлон харуулж байна. Нутгийн зүүн хагас үүлэрхэг бусад нутгаар солигдмол өвлтэй. Төвийн аймагуудын нутгийн зарим газар, Баруун болон Говийн аймагуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуургашуурна. Салхи баруунаас секундэд 5-аас 10 м, зарим газраар секундэд 12-аас 14 м хүрч ширүүсэн. Улс нуурын утгаар завхан голын их идэр тис голын хөндөөгөөр 13-аас 18 хим, дарахтын утгаар ханга хүүсгэл хинтийн уулархаг нутаг, хараа өрөө, туул тэрэлж голын хөндөөгөөр 6-аас 11 хим, хүйтэн алтан өвөр говь болон говийн бүс нутгаар 3 хим дулаанаас 2 хим хүйтэн, бусад нутгаар 2-оос 7 хим хүйтэн байна. Зам хаасан өдрүүдэд хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон бол яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнээс түргэн цагдаа онцгой гэх мэт байгууллагуудын зардлыг гаргуулна, сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот руу орох гарах автомашин зорчигчийн хөдөлгөөнийг байнгын 8 шалган нэвтрүүлэх товчоонд болон шорон замаар Улаанбаатар хот руу нэвтэрдэг бүх замуудад тээврийн цагдаагийн газар нийслэлийн цагдаагийн газраас албан хаагчид үүрэг гүйцэтгэх нь бүрэн хаасан. Энэ хугацаанд зөөхөн аймагуудын онцгой комиссийн бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм. Тиймээс иргэд хулгайн гих тодотголтой замыг сонгож зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үндсэн 8 шалган нэвтрүүлэх товчоо болон машин нэвтэрч болзошгүй байршлуудад явуулын пост ажиллаж байна. Тиймээс иргэдийн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэл өнгөрүүлэхийг нийслэлийн засаг даргын тамган газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс анхааруулж байна. Дараагийн мэдээ. Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна. Үүний нэг аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар марал оёлын салуунтай хамтран даавуу маскыг ойж иргэдэд түгээж эхлээд байна. Мөн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн иргэдийг маскны хомсдол үүсэж үн нэмэгдсэн энэ үед маска өөрсдөө гараар ойж хэрэглэхийг уриаллаа. Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна. Үүний нэг аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар марал оёлын салуунтай хамтран даавуу маскыг ойж иргэдэд түгээж эхлээд байна. Аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд маскны хомсдолд орж маскны үйлдвэрүүд ачааллаад дийлэхгүй байгаа энэ үед аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас иргэдийг хэрэглэх маска өөрт байгаа гар доорх материал ашиглан ойж хэрэглэхийг уриаллаа. За Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь дэлхийн нийтийг зочроод байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийг Увс аймгийн ард иргэдэд уриалж байна. Энээс одоо урьдчилан сэргийлэхийн тулд манай байгууллага оёдлын марал салуунтай гэрээ байгуулж амны хаалт буюу маскыг гараар ойж ард түмэндээ түгээх, тэр тусмаа гэртээ сууж байгаа залуу ээж аауд ээжүүд маань маскуудаа өөрснөө ойж угааж хэрэглэх, маск ойж сурахыг бол манай байгууллагаас уриалж байна. Маск ойж чадахгүй ээжүүд байвал хэлээгүй манай байгууллага дээрээс ирээд загварыг авч олон цаасаар ажилласан маскууд байж байгаа. Аваачаал гэртээ сайхан ойчно. Тэгэхээр энэ маск дууссан байна, маск тасарсан байна гэдэг ийм өндөр үнэтэй маск гэжсэний оронд гарын дор байгаа бэлэн материалаараа
маск хоёод ээжүүд маань үр хүүхдүүдэд хань ижилдээ өгч одоо маск хоёж сураач гэдгийг гэр бүл хөгжил залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Энэ чиглэлийг манай одоо нийгэм бодлогын хилцээс бол уриалж байгаа. Эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн ажилчид бол 800 ширхэг маскыг ойж ирж одоо ажилчдад тараасан байж байгаа. Тэгэхээр болохгүй юм гэж байхгүй болдог. Гарын доорх материалаа ашиглаад маск ойж сураач гэдгийг л залуу гэр бүлүүд болон ахмад буураа настангуудтай уриалж байна. Улаангом сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад нэг удаагийн маскны нөөц дууссан бөгөөд зарим иргэдэд ойж ирүүлсэн маскыг 1500-аас 2000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Иймд аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас иргэдэд маскны эсгүүрийг гаргаж оён харгачлалыг зааж өгнө ажиллаж байна. Дараагийн мэдээ. Аймгийн ус загвар орчны шинжилгээний газраас 2 дугаар сарын 25-26-ны өдрүүдийн цаг агарын мэдээллийг бидэнд ирүүллээ. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр баг зэргийн цас орж ус нуур тэс голын хөндийгээр шөндөө 25-аас 30 хэм, өдөртөө 14-өөс 19 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна. Аймгийн ус загвар орчны шинжилгээний газраас 2 дугаар сарын 25-26-ны өдрийн цаг агарын мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн 7 хоногт Түргэн суманд тэг 18 мм, Давс суманд тэг 17 мм, Улаангом Сагил суманд тэг 13 мм, Малчин Зуанга суманд тэг 12 мм цас орсон бол бусад нутгаар цас ороогүй байна. Салхи нийт нутгаар тэгээс 7 м/сек хүрч өдөртөө нутгийн баруун хэсгээр 2 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-аас 16 хэм хүйтэн, өнгөрсөн шөнө 11-ээс 30 хэм хүйтэн хонсон байна. 2 дугаар сарын 22-наас 24-ний хооронд орсон цас Малчин суманд 33 см, Хиргас суманд 26 см, Түргэн суманд 27 см, Улаангом суманд 24 см, Баруун дурын Зуангаас суманд 22 см, Сагил суманд 19 см, Тис суманд 13 см, Давс суманд 11 см, Цагаархан Өндөрангаа Зуангаа сумуудад 2 см, Наранбуллаг суманд 1 см, Завхан Өлгийн Өмнөгөв Бөхмөрөн суманд цасан бүрхүүл тогтоогүй байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр баг зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 2-оос 7 м/сек хүрнэ. Ус нуур Тис голын хөндийгээр шөндөө 25-аас 30 хэм, өдөртөө 14-өөс 19 хэм, баруун болон зүүн хэсгээр шөндөө 15-аас 20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөндөө 20-оос 25 хэм, өдөртөө 9-өөс 14 хэм хүйтэн байна. Улаангом сумаар үйлшин цас орохгүй. Салхи баруунаас 2-оос 5 м/сек хүрнэ. Шөндөө 25-аас 27 хэм, өдөртөө 12-аас 14 хэм хүйтэн байх бол 2 дугаар сарын 27-28-нд эхний нутгаар баг зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи 28-нд говь талын нутгаар секундэд 14-өөс 16 м/сек хүрч ширвэснэ.